Сайн байцгаана уу? Охид бүсгүйчүүдээ шинэ бичлэгтээ тавтаа морил. За бичлэгээ эхлүүлэхээс өмнө хэрвээ та нар миний влогийг анх удаа үзэж байгаа бол намайг Инхүнэ гэдэг. Би Австрали улсын Сидней хотод сурж амьдардаг. Тэгээд энд ирээд ер нь бол 4 жил болсон байгаа. Тэгээд бичлэгээрээ YouTube суугаараа та нартаа өөрийнхөө мэддэг чаддаг бүх зүйлээ мөн Австрали улсын талаар болон өөрийнхөө өдөр тутмын амьдрал мөн аялал зэрэг сонирхолтой влогуудаар та бүхэндээ хуваалцахаар зорьсон байгаа. Тэгээд та бүхэн хэрвээ миний бичлэгийг анх удаа үзэж байгаа бол Инхүнэс влог гэдэг YouTube хуудас руу маань ороод subscribe дарж бичлэгтэйгээ нэгдээрэй. Тэгээд цаашдаа улам илүү сонирхолтой бичлэгүүдээр та бүхэндээ хүрэх болно гэж хэлж байна. За тэгээд энэ удаагийн влог маань юуны талаар бэ гэхээр би хэрхэн жингээ хассан талаар та бүхэндээ хуваалцъя гэж бодсон. Тэгээд мөн жингээ хасахдаа өөрийнхөө баримталдаг байсан 10 зарчим буюу 10 типсийг та бүхэндээ хуваалцахаар зорьсон байгаа. Тэгээд би болохоор яг 10 типсээ дэвтэр дээрээ бичсэн байгаа. Тэгээд та бүхэндээ эхнээс нь эхлээд хуваалцаад явъя. Тэгээд би болохоор яг өөрөө мэрэгжлийн nutrition мэрэгжлийн хүн биш. Энэ бол зөвхөн яг миний өөрийн судалж олж мэдсэн зүйлүүд, хүмүүсээс сурч мэдсэн зүйлүүд дээр үндэслээд тэгээд миний баримталдаг зарчмууд дээр үндэслээд ингээд би зөвхөн өөрийнхөө зөвлөгөөг та бүхэнд хүргэж байгаа учраас та бүхэн маань авах гээхийн ухаанаар хандаарай гэж хэлье. Тэгээд мөн хүн болгоны би өөр учраас яг миний энэ зөвлөгөөнүүдийг дагаад та нар яг миний надтай адилхан хугацаанд турна гэж байхгүй. Тийм болохоор та бүхэн маань сайн зарим хүнд нь таарна, зарим хүнд нь таарахгүй учраас мөн тэрийг сайн анхаараарай гэж хэлье. За бүгдээрээ зөвлөгөөндөө оръё. За хамгийн түрүүнд би та нартай өөрийгөө хэрхэн жинэмсэн мөн одоо яаж хэрхэн одоогийн жиндээ хүрсэн талаараа хуваалцъя. Би ер нь жоохон багасаа айгуу туранхай охин байсан. Амар туранхай охин байсан. Тэгээд ер нь бол хүн харахад айгуу туранхай гэж харагддаг. Тэгээд оюутан болоод ер нь бол айгуу жин нэмж эхэлсэн. Гэхдээ жин нэмэхдээ би ерөөсө бусад зүйлээрээ жин нэмдэггүй. Миний ганц жин нэмдэг хэсэг болохоор гидс байсан. Тэгээд гидсэрээ ер нь баг багаараа айгуу их таргалцсан байсан. Тэгээд анх 2017 оны сүүлээр Австрали улсад ирээд би энэ нөхөртөөгөө хамт амьдардаг. Тэгээ манай нөхөр фитнест явдаг байсан. Тэгээд би нөхрөө дагаж хамгийн анх фитнест яваад ер нь бол фитнесээр 2 гаруй жил баг өдөр болгон явдаг байсан. Тэгээд тэр үед болохоор ерөөсөө яг өөрөө амар тийм өөрөө турыг гэсэн бодолгүй зүгээр л ингээл нөхрөө дагаал очиод enjoy хийгээл нэг тийм л маягаар явдаг байсан. Тэгээд тэр үед болохоор би хамгийн одоо давуу тал нь гэвэл би жингээ маш сайн барьдаг байсан. Мөн тэр үед тууштай байдлыг сурсан. Тэгээд жилийн өмнө корона гараад бүх фитнесүүд хаагдаад тэгээд тэрнээс болж би гэртээ байгаад ер нь бүр айгүй их жин нэмсэн. Тэгээд хэрвээ би та нарт нэг зөвлөгөө өгөхөд турахыг хүсэж байгаа бол яг одоогийн байгаа зургаа утсан дээрээ хадгалж аваарай. Гизээ татахгүйгээр яг одоогийн байгаа зургаа хадгалж аваад тэгээд өөртөө турхаар байна уу, үгүй байна уу гэдгийг шийдэрэй гэж зөвлөе. Би яг жилийн өмнө өөрийнхөө зургийг утсан дээрээ аваад тэгээд ер нь бол эмэгтэйчүүд бид нар чинь зураг авахтай айгу гизээ татаал туранхай гарах гал хичээж авдсан шүү дээ тий. Тэр үед болохоор би ерөөсөө тэгээгүй. За одоо яг би ямар байгаа вэ? Бүр амар би хүндрээд нэг сонирн болцсон байсан. Тэгээд за одоо байгаа зураг авъя гэж авсан чинь бүр амар тархан болцсон байсан. Тэгээд би тэр үед за одоо л яг турахгүй бол би бол хизээч турахгүй ингээд улам илүү тархалах юм байна гэж бодоод турхаар шийдсэн байгаа. Тэгээд турхаар шийдээд яг 8 сар болоод би одоогийн байгаа энэ бие маань одоо хүртэл яг 100% би миний хүссэн бие биш. Би өшөө илүү цаашаага хичээгээд илүү фит биетэй болоод байнга амьдралынхаа хэм маяг болгоод ер нь бол байнга насан туршдаа гоё фит биетэй байхыг сонгосон. Тийм болохоор хизээж бууж өгөхгүйгээр яг үргэлжлүүлээд явна. Одоо болохоор миний жин 55 кг, өндөр 170 см. За тэгээд бүгдээрээ миний баримталдаг байсууд тип руу орцгоё. За би хамгийн түрүүнд нэгдүгээрт гэвэл сэтгэл санаа бол хамгийн чухал. Хурдан килограмм жин хасахыг хүсдэгтэй амар хурдан хугацааны тийм зорилготой байдаг. За хүмүүс хурдан хугацааны зорилго тавиад үүндээ шантраад бууж өгөх тохиолдол байдаг. Миний хувьд яасан бэ гэхээр би ерөөсөө хурдан хугацааны зорилт тавиагүй. Хамгийн
өөрийнхөө майндтай хэлсэн зүйл гэвэл би эрүүл хооллолт дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэм маяг болгоно гэсэн майндтайгаар энэ зүйлийг эхлүүлсэн байгаа. Тиймээс та бүхэн мэн ч гэсэн заавал хурдан хугацаанд үр дүнд хүрж өөрийгөө шантраахгүйгээр урт хугацааны зорилго тавиад тэгээд өөрийнх нь сэтгэл зүйд өөрийнхөө хүссэн биеийг бүтээхийн тулд маш удаан процесс болно гэдгийг ойлгоод тэгээд сэтгэл санаагаа бэлдэх хамгийн чухал шүү. Тийм болохоор та бүхэн мэн сэтгэл санаагаа хамгийн түрүүнд бэлдээрэй. Тэгсэн бол та цааш тийм зөвлөгөөнүүдийг дагаад явах бүрэн боломжтой байх болно. За хоёрдугаарт гэвэл хооллолт. За хүн болгоо мэдээж хооллолт гэдэг чинь хооллолт бол хамгийн чухал 80% хооллолт 20% дасгал хөдөлгөөн гэдэг тий. Өмнө нь болохоор би та нарт хэлсэн чинь фитнест маш их явдаг байсан. Гэхдээ надаа ямар ч өөрчлөлт байгаагүй. Яагаад гэвэл би хооллолтын дээр ерөөсөө анхаардгүй байсан. Өмнө гэхдээ бас 6 цагаас хойш хоол идэдэггүй байсан. Гэхдээ би зөвхөн жингээ бариад явж исэн байлээ. Тэгээд хооллолтын дээрээ бол маш их анхаарч эхэлсэн. Тэн дээрээ анхаарахтаа яасан бэ гэхээр би гурил будаа сахарыг хоолноосоо хасч эхэлсэн. За энэ бол сонсоход айгүй хэцүү болшгүй бүтэмжгүй юм шиг санагдаж магадгүй. Анхандаа мэдээж айгүй хэцүү санагдана. Яагаад гэвэл миний хувьд гэвэл би ч айл гэрийн эзэгтэй хүн. Тэгээд мөн хүртөө хоолыг хийж өгөх ёстой тийм болохоор анхандаа айгүй хэцүү байдаг байсан. Би одоо дайет зөв эрүүл хоолж ийн гэдэг нь хүртөө байнгын дахианы зээж мах эсвэл салаад ногоо өгöd байх хэцүү шүү дээ тий. Монгол эрэгтэйчүүдийн хоолны ихэнх хувь нь ер нь Монгол хоолны ихэнх хувь нь гурил будаатай байдаг тий. Тийм болохоор би хүртөө тийм хоол өгөх хэцүү. Тэгээд надаа ингээл тусдаа өөрөө хоол хийх бас мөн хэцүү байсан. Тэгээд энэ асуудыг яг миний хувьд яаж шийдсэн бэ гэхээр цөөвийн юм уу будаатай ураг хийхдээ гурил будаагаа хийхээс өмнө махаа аваад тэгээд хажууд нь өөрийнхөө хүссэн ногоог хийж иддэг байсан. Жишээ нь брокколи ч юм уу тий өвөрцөй, помидор гэд өөртөө хүссэн ногоогоо хажууд нь тавиад тэгээд хоолоо идснээр илүү амар аргаар шийдэж эхэлсэн. Тэгээд анхандаа бол мэдээж гурил будааг хасахад танд хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ та бүхэн маань багаар хасаад тэгээд эхний зорилтоо сануул ер нь бол цаашдаа амархан байх болно. Тэгээд мөн би юу иддэг байсан бэ гэхээр хооллолтын дээр бүх төрлийн махыг иддэг байсан. Ихэвчлэн дахианы зээж мах, загас мөн үхрийн мах зэрэг махнуудыг бол иддэг. Тэгээд хооллолтын дээр хамгийн гол миний баримтлагдаг зарчим гэвэл 30% нь мах, 70% нь ногоо. Ямар ч байсан хэрглэж байгаа махнаасаа илүү та бүхэн ногоо хажуудаа илүү их идэж заншаараа тэгснээр таны цадах мэдрэмж хурдан мөн хурдан жингээ хасахад туслах болно. Тийм болохоор хооллолт хамгийн чухал. Мөн өглөөний хоолоо хизээж битээ алгасаарай. Өглөө заавал гэрээсээ цай ууж гараарай гэж би танд зөвлөмөр байна. За би өглөөд ихэвчлэн өвд юм уу өндөг иддэг. За өвд идснээр маш олон давуу талтай байсан. Тийм болохоор та бүхэн минь өвд ч юм уу өндөг ч юм уу туртай өглөөний цайгаа бэлдэж идээрээ. Өглөөний хоолыг өөртөө өдрийн хоолыг найзтай, оройн хоолыг дайсандаа гэдэг шүү дээ. Тийм болохоор өглөөний цайг та бүхэн минь заавал ууж хэвшээрээ. За би болохоор угаасаа өглөөний цайг бол уудаг байсан. За хооллолтын дээр юм байгаа. Тэгээд би өөрийнхөө та нар мөн дуртай ногоогоо олоорой. Би болохоор авокадо, брокколи, спинач, келли, селери зэрэг ногоонуудыг өдөр болгон идэхийг хичээдэг. Тэгээд та бүхэн маань яагаад гэвэл хоол жимс ногооноос хүн хамаг витаминуудыг авдаг шүү дээ. Тийм болохоор та бүхэн маань жимс ногоогоо ихсгээд махаа багасгаарай гэж би танд зөвлөмөр байна. За 3 дахь зөвлөгөө бол мэдээж дасгал хөдөлгөөн. За дасгал хөдөлгөөн гэхээр танд ингээл айгүй хэцүү, биелэшгүй юм шиг санагдаж магадгүй. Ялангуяа гэртээ хүүхдээ хардаг ээжүүд маань эсвэл завгүй өдөр болгон офис руугаа явдаг хүмүүс, ер нь завгүй байдаг хүмүүст айгүй хэцүү ингээл би завгүй. За тэгээд дараа сараас болъё, дараа жилээс болъё гэж хойшлуулалгүйгээр багаар эхлээрэй гэж би танд зөвлөе. За миний хувьд яадаг байсан бэ гэхээр манай ажил манай гэрээс 40 минут алхахад 40 минутын зайтай байдаг байсан. Мөн нийтийн тээврээр явхад адилхан 40 минут байсан. Тийм болохоор би алхахыг нь сонгоод мөнгөнд чивнэлтэй миний эрүүл мэндэд хэрэгтэй байсан учраас би өдөрт цаг 30 минутыг алхахтаа зориулдаг байсан. Тэгээд тэр алхах хугацаагаа би айгүй гоё enjoy хийж өнгөрөөдөг байсан. Дандаа өөрийнх нь дуртай подкастаа сонсох ч юм уу гэрийнхэнтэйгээ найзуудтайгаа ярих ч юм уу тэр хугацааг маш гоёор өнгөрөөдөг байсан. Та бүхэн маань ч гэсэн ямар дасгал хийхээ мэдгүй байгаа бол ядаж алхахаас эхлээрээ мөн цахилгаан шат ашиглахын оронд
алхаараа лефт ашиглахын хооронд мөн алхаараа ер нь бол хөдөлгөөнтэй байх нь хамгийн чухал. Тэгээд мөн би яадаг байсан бэ гэхээр гэртээ очиод өдөрт 10-аас 15 минутын дасгал хийдэг байсан. YouTube дээр зөндөө олон дасгалууд байгаа. Одоо үед бол хүн болгон гэртээ интернеттэй болсон цаг үе шүү дээ. Тийм болохоор танд маш том боломж байгаа. YouTube дээрээс та өөрийнхөө хүссэн дасгалаа хийгээд өдөр болгон дасгал хийж заашаарай гэж би танд зөвлөмөр байна. Тэгээд дөрөвдүгээрт мэдээж ус. За ус гэвэл угаасаа хүн болгон ус сайн уугаарай гэж ярьдэн штэ тий. Өдөрт доод нь 2-3 литрийн усыг заавал ууж хэвшээрээ. Ус уух мэдрэмжэнд хоолны туршлагыг багасгах, хүн цангах, өсөх хоёр яг адилхан мэдрэмжтэй хүн ирдэг. Тэгээд хүн тэрийг мэдхгүй, цангаж байгаагаа мэдхгүй, өсөж гин гэж бодоод юм мэдээд ямар нэгэн снэк ч юм уу юм мэдээд дээ шүү дээ. Тийм болохоор хэрвээ та нар өсөж байгаа юм шиг мэдрэмж төрвөл ус уугаад өдөрт усаа уугаад явдаг. Тэгээд ус уухад та нарт жоохон амтгүй, заримдаа ундаа ч юм уу жуус уумаар санагдаж байгаа бол усандаа өөрийнх нь дуртай амтаа оруулаад ууж хэвшээрээ. Би болохоор лимон юм уу, лайм, эсвэл өөрийнхөө хүссэн жимс, гүзээлцэн, киви ч юм уу жимсээ хийгээд тэгээд гоё ингээ усаа амт оруулаад уугаар илүү гоё амттай байдаг. Тэгээ усан дээр нэмж хэлгээд манай гэр ерөөсөө ундаа тэгээд жуус уухаа дэлгүүрээс авахаа болоод маш удаж байгаа. Тэгээд ер нь бол миний уудаг ганц зүйл гэвэл ус. Торт гэвэл жюсер юм уу блендер. За жюсер юм уу блендерийг би та нарыг боломжтой бол аваарай гэж зөвлөе. Миний хувьд гэвэл би Австралид кофе шопод ажилладаг байсан. Тэгээд кофе шопод ажиллаад Австрал хүмүүс, гадаад хүмүүсийн эмэгтэйчүүдийн амьдралын хэм маяг болон бүх зүйлийг сурсан. Тэгээд тэнд ажилладаг байхад гадаад эмэгтэйчүүд айгүй гоё фит битэй, ер нь бол тархан эмэгтэй хүн айгүй ховор үйдэг хийжээ. Тэгээд фит битэй хүмүүс дандаа хүүчээд эсвэл өглөө орж ирдэг. Тэгээд орж ирэхдээ дандаа гоё жуус авч, цэвэр жуус авч уудаг. Тэгээд тэрнээс нь суралцаад би гэртээ жилийн өмнө жуусер авсан. Тэгээд тэр нь болохоор бүр маш том нөлөө үзүүлсэн надад. Тэгээд би болохоор тэнцээ хүссэн ногоо жимсээ шахаад уудаг. Өглөө болгон селери жуусыг уудаг болсон. Селери жуус нь болохоор хүний биед бүр маш хэрэгтэй аминд ийм ач холбогдолтой жуус, шидэт ундаа юм байлээ. Тэгээд би энийг жилийн өмнөөс ууж эхэлсэндээ маш их баяртай байдаг. За тэгээд селери жуусыг уухаар биеийг хоргоожуулна, мөн витаминуудаар баялаг. За тэгээд мөн өтгөн хатдаг хүмүүс байл өтгөн хаталтанд нөлөөлнө гэх мөн тураах зэрэг маш олон ач холбогдолтой. Тийм болохоор та бүхэн хэрвээ селери жуусыг ууж сураагүй бол уугаад туршаад үзээрэй. Мөн ямар ч жимс хүнсний ногоо байж болно. Би болохоор гэртээ ингээд оранж луунгийн жуусыг бас уух дуртай, өдөрт нэг удаа. Тийм болохоор та бүхэн минь гэртээ яг ямар хүнсний ногоо жимс юм байна бүгдийг нь холиол тэр жуус шахагчдаа уух боломжтой. Тийм болохоор та бүхэн минь жуусрыг аваарай гэж зөвлөмөр байна. Би болохоор найзууд болон таньдаг хүмүүстэй дандаа зөвлөдөг. За тэгээд жуусертэй болсон байхад та бүхэн минь жимс ногооноос өөрийнхөө хүссэн витаминуудыг авч болох учраас энэ бол маш хэрэгтэй хөрөнгө оруулалт болно шүү. Тийм болохоор та бүхнийг жуусер аваарай гэж зөвлөе. За 6-аад нь гэвэл cheat meal. За cheat meal-ийг та бүхэн минь хизээж битгий алгасаарай. Яагаад гэвэл хамгийн чухал зүйл бол өөрийгөө урамшуулах байдаг. Тийм болохоор та бүхэн минь 7 хоногт нэг удаа өөрийнхөө хүссэн зүйлийг хийдэж өөрийгөө урамшуулж байгаарай гэж зөвлөмөр байна. Би болохоор 7 хоногт нэг удаа өөрийнхөө хүссэн бүүргэр ч юм уу, хуушуур ч юм уу өөрийнхөө хүссэн зүйлийг иддэг. Энэ нь илүү бодис солилцоог сайжруулад танд mental break өгөөд цаашид буцаад эргээд эрүүл хооллолтонд ороход танд туслах болно. Тийм болохоор хүн байнгын эрүүл хооллоно гэж байхгүй шүү дээ, тий. Ямар нэгэн юм баланстай байх хэрэгтэй. Тийм болохоор та бүхэн минь cheat meal-ийг заавал идэж байгаараа гэж зөвлөе. 7-дугаарт гэвэл хүнсээ цуглуулахдаа та бүхэн минь хизээж битгий үсгэлэн цуглуулж байгаараа. Манай гэр бүлийн ураа гэвэл хүнсээ цуглуулахаас өмнө заавал юм идээд затгалан хүнсний дэлгүүр ордог. Энэ нь бүр хүнсээ ингээд юм амар үсгэлэн очиж цуглуулахаар за хүн нэг л амьдарч байгаа юм чи юу ч ийсэн яа тий
За ганц удаа идчихийгээд хүссэн юм авч илүү өндөр үнээр хүнс авах боломжтой. Тийм болохоор та бүхэн маань цатгалан ороод өөрийнх нь авдаг хүнсээ аваарай гэж зүйлий. Мөн та бүхэн маань чихэр амттангуудын тасгийг бүр орохгүйгээр хайж алгасаж сураарай. За манай гэр бүл гэвэл ороод жимс ногооны тасаг хамгийн түрүүнд байдаг. Тэнцэнээс бит хоёр өөрийнх нь жимс ногоонуудыг цуглуулад манай гэрийн хүнсний 80% жимс ногоо байдаг. Тэгэхээр хэрвээ үнэхээр гоё амттай мэдмэр бол хар шоколадыг бол би өөрийнх нь биед идэхийг зөвшөөрдөг. Тийм болохоор та бүхэн маань ч гэсэн чихрээ багасгаарай. За 8-д нь гэвэл өөрийгөө уучилдаг байгаарай. За яагаад би өөрийгөө уучилдаг байгаарай гэж байгаа вэ гэхээр хүний амьдрал босоо хойно зөндөө олон зүйл тохиолдож штэ тий. Ямар нэгэн баяр ёслол ч юм уу, эсвэл найз нөхдийн төрсөн өдрөө, эсвэл гэртээ гоё хоол хийж идэх ч юм уу, тэр зүйл хүссэн юм санамсаргүйгээр идсэн бол та бүхэн маань заавал стресстэй өөрийгөө үзэн ядахгүйгээр тэрийг зөвхөн бүх зүйл нураад таргална гэсэн үг биш. Тийм болохоор буцаад өөрийнхөө эрүүл хооллолтод орох тийм сэтгэл зүрэхтэй байж өөрийгөө уучилдаг, өөрийнх нь биеийг сонсдог байгаарай. Юм болгонд ингээд заавал гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм болохоор зарим үедээ өөрийнх нь биеийг сонсоод өөртөө цаг өгөөд хүссэн зүйлээ мэдэх боломжийг олохороо би болохороо бас айгуу тэгдэг байсан. Байнга ингээл эрүүл хоолнд дахианы цээж мах идэн тэгнэ гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор найз нөхөдтэйг уулзсан үедээ ч юм уу гоё хүссэн хоолоо захиалж идээд тэр гоё enjoy хийх боломжийг өөртөө олохороо гэж зөвлөе. За 9 нь гэвэл нойр. За нойр бол хамгийн чухал нь. Өдөрт доотлон 7 цагийн нойр аваарай. Миний хувьд гэвэл би өдөрт 8 цаг унтдаг. Ер нь бол айгүй эрт орондоо ордог, 8 өнгөрөөгөөд орондоо ордог. Тэгээд өглөө муу эрт сэрдэг. Манай энэний ажил эрт эхэлдэг. Тэгээд зарим өдрөө би эрт сэрж нөхрийнх нь ланчийг хийдэг 5 цагаас. Тэгээд ер нь бол айгүй эрт унтаж эрт сэрдэг. Тэгээд өдөр найп авахыг айгүй хичээдэг. Манай ажил эрт таруул би өдөрт ирээд нэг цагийн найп авдаг. Орой таруул орой 10-аас 20 минут ч юм уу аль болох чадлаараа найп авч унтахыг хичээдэг. Тэгээд унтснаар таны биеийн дэх өөг шатах процессыг хурцсахдаг. Тийм болохоор та бүхэн маань аль болох унтаж амрааж ирч хүчтэй байхыг хичээгээрэй. Нойр бол хамгийн чухал шүү гэж зөвлөмөр байна. За 10-т нь гэвэл энэ зөвлөгөө болохоор би нэг охиноос сурж исэн. Тэгээд ер нь бол хүмүүс нэг их мэддэггүй юм шиг үлээ. Гэхдээ би энэ зөвлөгөөг сонсоод хэрэгжүүлэх үү яах вэ гэж айгүй бодсон. Ерөөсөө итгэхгүй байсан. Гэхдээ би хэрэгжүүлээд үр дүнгийг мэдэрсэн учраас та нартай ч гэсэн хуваалцъя гэж зорьсон. Тэгээд энэ нь юу вэ гэхээр танд юу хэрэг болох вэ гэхээр ийм Johnson's Baby буюу ямар ч үнэргүй, өнгөхгүй ийм хүүхдийн биеийн тос тэгээд ийм цагаангаа ийм нурдаг паудер хэлбэрээр энэчээ зардыг билээ. Энэ цагаангаа тэгээд хүнсний скотч. За яг яах вэ гэхээр та бүхэн маань гизээ эхлээд тосоороо тослоод дараа нь энэ цагаангаагаа түрхээд тэгээд энэ хүнсний скотчоор ороогоод тэгээд ийм гоо би болохоор ийм бүс хэрэгэлдэг. Ямар ч хамаагүй бүс үүдэн штэ. Тэрийг түрхээд тэгээд 3-аас 4 цагийн дараа угаагаад сайхан цэвэрлээрээ. За энэ нь яах вэ гэхээр одоо хүний биеийн өөгч аягүй удаан хайлтдаг шүү дээ тий. Өөх хайлах процессыг түргэсгэж өгд юм билээ. Тэгээд анхандаа ингээд аягүй хэцүү шатж байгаа юм шиг ийм хорсоод хэцүү мэдрэмж төрнө. Тэрийг нь тэсээ 5-4 цагийн дараа угаагаад үзээрэй. Тэгээд энэ болохоор надад нөлөөсөн миний бэлхүүсийг нарийсгахад тусалсан. Өөхөө минь хайлуулахыг арай илүү хурцсаж өгсөн. Тэгээд би энийг болохоор нэг 7 хоног хэрэгэлсэн. Тэгээд тэрний дараанаас эхлээд хашил гараад эхэлсэн. Та бүхэн маань болгоомжтой хэрэглээрэй. Тэгээд хэрэгжилж үзээд өөрийнх нь бие тохирж ивэл үргэлжлүүлээд хэрэгжилж болно. Тохирохгүй байвал бити хэрэглээрэй гэж зөвлөе. Тэгээд ямар ч байсан та бүхэн жоохон ч гэсэн тус болсон баг. Би болохоор өмнө турна гэж боддог байхдаа хаана хин турна гэсэн бичлэг хийсэн байна. Бүгдийг нь орж үздэг байсан. Тэгээд хүн болгоных надад нөлөөлөөгүй. Тийм болохоор та бүхэн маань ч гэсэн минийхаас авахыг аваарай гэж зөвлөе. Тэгээд энэ бичлэг жоохон ч гэсэн тус болсон байхаа. Тэгээд үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Би энэ бичлэгийг яг хэдэн хүн үзхийг мэдэхгүй байна. Гэхдээ хэрвээ та нар маань үзээд
ямар сэтгэл төрснө комент хэсэгт бичээрэй. Би болохоор яг влог хийгээд удаагүй байгаа. Зөндөө олон суулуг хэрэглээ. Жохон бие барьж магадгүй. Гэхдээ тэрэнд маань та бүхэн маань зүгээр шүүмжлээрэй гэж хүсье. Тэгээд удахгүй дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.